баруун гарын дүрмийг дэлхийн ихэнх оронд соёлын нийтлэг хэм хэмжээ, хүмүүсийг олон нийтийн дунд биеэ зохистой авч явах хандлагад суралцуулахын тулд үүсэн бий болжээ. Учир нь хүний тархины зүүн хэсгийн дээд хөгжил баруун гар хоёр холбоотой байдаг учраас хүн аливаа хөдөлгөөнийг эхлүүлэхдээ баруун гараа төрүүлэн удирдах хөдөлгөх үйлдэлийг хийдэг байна. Иймд хүн өөрийн биеийг удирдах чиглүүлэхдээ хамгийн түрүүнд баруун гарыг дагах хандлага ажиглагддаг учраас дэлхийн нийтээрээ баруун гарын дүрмийг баримтласнаар бусдын замыг чөлөөлөх, өөрийн орон зайг бүрдүүлэх зэрэг давуу талтай болохыг тогтоосон байдаг. Тиймээс хүүхдүүдээ Имарт сүлжээ дэлгүүрч мөн адил үйлчлүүлэгч нэг бүрийг хоорондоо хүндэтгэлтэй тав тухтай үйлчлүүлээсэй гэсэн үднээс баруун гарын дүрмийг баримталдаг байх нь байна шүү. Хүүхдүүдээ өнөөдөр бид олон нийтийн газар хэрхэн биеэ зөв боловсон авч явах талаар анхны мэдгэдэгхүүнийг сурч авлаа. Бусдаа сайн зүйлийг сурсдаг хүүхэд хамгийн онц шүү найзуудаа. Ухаанд цаахар найзтайгаа хамт байсанд баярлалаа.